Өглөө өдөр орой минь шинэ бичлэгээрээ уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэндээ Dragon Ball-ын хамгийн галзуу бүрийн хэмжээний анги болох Broly Legendary Super Saiyan ангийг ярихад бэлэн болсон байна. Та бүхэн лайк саббаа даах нь тодорхой. Би бичлэгээ ярих нь тодорхой болохоор олон юм ярилгүй бичлэгэндээ шууд оръё. Аниме эхлэл Дөмнөд галактик устж байгаагаар эхэлдэг. Тухайн галактикийн бүх гариг устгах чадах хүн маш бага байдаг болохоор Кая бурхан нэлээд айж байдаг. За дэлхий дээр амар амгалан тогтсон Вежитагаас бус нь ер нь бүгд аж аргалтай байдаг. Гоку, Чичи хоёр Гохоны сургуулийн ярилцлаганд очдог. Чичич Гокуд юу гэж хэлэх талаар бүгдийг зааж өгвөл олон хүний өмнө гардаг. Энэ үеэр Кая бурхан Гокуг дууддаг. Гокуч нөгөө хүмүүсийн өмнө агшин зур шилждэг техникээр алга болцдог. Харин дэлхийн нөгөө өнсөгт Булма, Вежита, Гохон ер нь бүгд салхинд гарсан амарцгааж байдаг. Энэ үед асар том сансрын үлгөр баахан зэрэг дагуулсан нэг хүн гарч ирдэг. Тэр нь болохоор Саяан хүн ба Парагус гэдэг. Вежита дээр очиод би чиний аавын хуучин генерал байсан хүн байна. Бид нар шинэ Вежита гариг байгуулж байгаа. Чи тэнд очиод хаан бол гэдэг. Манай эд ч бүгд гайхаал түүнтэй хамт нөгөө гариг руу нь явдаг. Харин Гоку Кая бурхантай уулздаг. Сансардах бүх гаригууд устдаад байна. Энийг хийж байгаа хүн Саяан хүн байна. Би олж чадахгүй байна. Чи Кигээрээ мэдээд оч гэдэг. Гоку ч нэг сүрсэн гариг дээр ирээ нөгөө Саяаныг хайсаар байдаг. Харин манай нөгөө хэд бүгд шинэ Вежита гариг дээр ирсэн бөгөөд яг л дэлхийдээ төстэй тийм гариг байдаг. Очоод Парагусын хүүхэд болох Бролитэй танилцдаг. Маш даруухан, том биетэй, тэрнээс гадна түүнээс асар их хүч мэдрэгддэг. Гохон, Криллин, Транкс тэр хэд гадуур тэнж байгаа тухайн гаригийн хүмүүс юм уу боол болсон байдалтай хідэн бяцхан хүмүүстэй уулздаг. Тэдний даргын нь хөөгөөл боол болсон тэр хэдэд хөөрхий тусалдаг. Энэ үеэр Гоку нөгөө Кигээр хайсаар байгаа яг манай эдээ хажууд хүрээд ирдэг. Та нар энд юу хийж байгаа юм бэ гэж Гоку хэлдэг. Харин Криллин энэ бол шинэ Вежита гариг бөгөөд энд Legendary Super Saiyan байгаа гэж хэлдэг. Гоку тэр хэд ч буцаа Парагусын цайз руу очдог. Очсон чинь Гоку Броли хоёр уулздаг. Броли түүнийг харчаа бие барьж чадахгүй асар их уурладаг. Амандаа Какарот гэж хэлээл уурлаад байдаг. Яагаад уурлаад байсан юм бэ гэвэл баг байх үеийн дурсамж нь орж ирээд байдаг. Гоку Броли хоёр болохоор нэг өдөр төрсөн бөгөөд Гоку төрсөн цагаасаа эхлээл Бролигийн хажууд уйлаад байдаг байсан болохоор Броли уурлаад байсан юм бэлээ. Броли болохоор тийм бие барих чадамжгүй асар их хүчтэй ууртай хорон нэгэн байдаг. Тэгээ аав нь толгоонд нь өөрийг нь удирдах боломжтой төхөөрөмж өнсүүлсэн байдаг. Ер нь бол Бролиг удирддаг гэж хэлэхэд буруудахгүй. Шөнө нь Бролид баг байх үеийн дурсамжид сэргийгээд Гоку руу шууд дайрдаг. Гоку ч тухайн газрыг устгахгүйгээ өөр зэлүүд газар руу дагуулдаг. Яг тулдах үед аав нь нөгөө төхөөрөмжөө ашиглаад Бролиг зогсоогоод түүнийг дагуулсан явдаг. Энэ үед Гоку нэг зүйлийг мэдэрдэг. Нөгөө сансарт гаригуудыг устгаад байсан Саяан нь Броли байсан гэдгийг олж мэддэг. За маргааш нь болж Гоку Вежитад бүх болсон зүйлийг тайлбарладаг. Энэ үеэр бас Гоку дээр Транкс тэр ирээд хэлдэг. Энэ гариг бол хуурамч гариг байна. Эндхийн хийж босгосон зүйлс бүгд худлаа зүйл байсан гэдгийг хэлдэг. Энд байх ард иргэдээр боолчилж энэ бүгдийг хийлгсэн байна гэд нөгөө ард иргэдийг дуудаж гаргаж ирдэг. Бүх нууцсан задарсан Парагус хэлдэг. Тийм ээ, та нарын зөв. Яагаад та нарыг энд авчирсан юм бэ гэвэл дэлхийг гэмтээхгүй гэсэндээ тэр дэлхий гэдэг гариг манай шинэ хаан тулс байх болноо. Тэгээд та нарыг энд алах гэж авчирсан гэдэг. Та нарын хайгаад байгаа Legendary Super Saiyan бол Broly гэдэг. За энэ яриад байгаа Legendary Super Saiyan гэдгийг тайлбарлаад өгье. Саяан хүмүүсийн домогт Legendary Super Saiyan 1000 жилд ганцхан төрдөг. Энгийн Super Saiyan хүч нь ямар нэгэн байдлаар дуустдаг бол Legendary Super Saiyan-ы хүчит хязгаар гэж байдгүй. Асар их бараг хязгааргүйтэй дүүцэх хүч агуулдаг болохоор галзуураад өөрийгөө хянаж чаддгүй болохоор Broly төхөөрөмж суулгасан тэр байдаг.
Хэрвээ Броли уурлах юм бол аав нь байна уу, ээж нь байна уу хамаагүй алхахад бэлэн байдаг гэсэн үг. Мөн Бролигийн хүчийг анх мэдсэн Вижитагийн аав Прагус тэр хоёрыг гэмтээгээд хог руу хаясан болохоор Вижитагаас өшөөгөө авах гээд байсан нь тэр юм бэлээ. Брологийн бага байх үеийн дурсамж нь Гокуг хараад дахин сэргээд асар их уурладаг. Уурлахтаа бүр толгоондоо байх нөгөө төхөөрөмжөө эвдчихдэг. Брологийн тэр аимшигтай хүч хувирлыг хараад манай эд бүр бүгд гайхна. Төхөөрөмж байхгүй болсон болохоор Броли бие сул тавиад аимшигтай хүчийг гаргаж эхэлдэг. Тэр гариг дээр өдөр болж байсан ч Брологийн хүчний нөлөөгөөр бараг харанхуйг нөмөрдөг. Хувирсан Броли шууд Гокуг ална гэж дайрдаг. Транкс Гохон хоёр ч түүнд туслан хамт тулдаг. Брологийн хүчийг харсан түүнийг Legendary Super Saiyan гэдгийг мэдсэн Vegeta бүр хөдөлчөж чаддгүй. Цуврал дээр болохоор маш их анги байдаг. Энэ ангиуд дээр Vegeta өөрөөс нь асар их хүчтэй дайсантаа маш их тулгарсан ч нэг дээр нь ч айж үзээгүй үргэлж хамгийн урд тулдаг аимшигтай бардам хүн. Саяны ханху болохоор үргэлж ямар ч айдасгүй байдаг Vegeta анх удаа Бролигийн тэр их хүчийг мэдрээ айсандаа бүр өгч дуурч чаддгүй. Тийм бардам хүн ингэж байна гэхээр та Бролигийн хүчийг төсөөлж байгаа зү. Тулаанч Бролигийн эсрэг Гоку, Гохан, Транкс гэх 3 эсрэг нэг болно. Манай 3-т Супер Сайн болоод үзэж таарна шүү дээ. Зүгээр баавгай олсныхаа араас хөөж байгаа юм шиг манай 3 руу Броли дайрдаг. Транксыг унгаачаал чи хэрэг хүүхдтэй хайртай вэ гэж Гохоныг онлоод эхэлдэг. Гохонч чи яваа гэж Гоку үлддэг. Гэсэн ч шууд Гохоны араас өгөл толгойг нь бадж байгаа л авч хидэл тасралтгүй дайрал Гохоныг унгаадаг. Гокуч Гохон гэж босч ирээл энергийн дайралтуудыг бие дээрээ авдаг. Гокуг ялгаагүй унаачаал Броли гаргийг устгах гэж тийшээ дайрдаг. Яг тэгэл Гохоныг шууд алах гэж түн рүү онлоод дайрдаг. Яг өглөөдөө гэсэн чи хин нэг нь түүнийг аварч чаддаг. Би ч дотроо за ашгүйдээ Vegeta өрөөд ирлээ гэсэн чинь гүү байдаг. Та нар хин гэж бодож байна. Тийм ээ, та нарын бодол буруу байлаа. Piccolo ирсэн байдаг. Тэр зогсолт эдэр кул. Угаасаа Dragon Ball-ын хамгийн их авраатай дүр. Булмагийн хөлгийг ашиглаад наашаа ирсэн тэр юм бэлээ. Piccolo ч манай эдэд сэнзүү өгөөл бүгдийг босгоод ирдэг. Гоку, Piccolo хоёр ч хоёр талд нь гараал дайрдаг, оногчгүй зохиод байдаг. Онлооч бүр юу ч Бролиг нөлөөлж чаддаггүй. Хамгийн аимшигтай манай дөрвөн талд нь гараад дайрсан ч ширхэгч цус Бролигоос унгааж чаддаггүй. Бүр ямар ч гэмтэл учруулж чаддаггүй. Тэгээд л нэгээрээ унж өгөөд Piccolo Vegetад хэлдэг. Чи саяны хунтааж бицтэй гэд түүнийг зоригжуулж чаддаг. Vegetaч тулааны туршлага нэлээд өндөрч хүчний зөрүү бүр асар их байдаг. Дайралтууд нь ерөөсөө нөлөөлж чаддаггүй. Тэгэл Vegeta болон манай хэд бүгд унаад өгнө. Энэ үеэр төхөөрөмжгүй болсон Бролигийн аав түүнээс айгаад Бролиг хаяад гариг дээрээ өхөн бизгээ явах гэж байдаг. Броли ч гинт гарч ирээл чи хайчих гэж байна гэдэг. Аав нь чамааг аваад нууц руу явах гэж байсан гэдэг. Броли ч наа чи нэг хүний онгоц байна гэд түүнийг онгоцтой нь хамт бяцлаа шидээд алцдаг. Бас л аимшигтай хорон дүр байгааз. Гоку ч өөрт байх эцсийн хүчээ шавхаад босч ирээл унсан байсан эдээсээ хүчнээсээ өгөөч гэж гуйдаг. Броли ч боссон Гокуг унтлан зодоол Транкс, Гохон, Piccolo 3-аас Гоку хүч аваад ахиж босч ирээл түүнтэй тулдаг. Даанч түүнтэй тулдаа ямар ч нэмэр байхгүй ахиж зодуулаад ундаг. Vegeta болохоор би саяны хунтааж хизээч дор төвсний саяанд хүчээ өгөхгүй гэдэг. Гоку ч түүнийг устгах ганц арга нь энэ байна гэд Vegetагаас гуйдаг. Vegetач хүчээ өгөхөр болж Vegeta, Gohan, Trunks, Piccolo тэр дөрвийн бүх хүчийг нь аваад Бролигийн цохилтыг хамгаалдаг. Броли ч амандаа чи яг юу юм бэ гэж түүн рүү дайрдаг. Гоку ч бүх хүчээ гарандаа шингээгээд Бролигийн гэцээг нэвтэртэл зогтдог. Бролигийн бие задраал явчихна. Харин яг гариг сөнхийн даваан дээр Гоку агшин зургийн шийдлэлээр бүх гариг дээр байсан хүмүүсийг Piccoloгийн ирсэн хөлөгтөөр оруулан гаригийн дэлбэрэлтнээс нь өмнө бүх хүмүүсээ аварч чаддаг. За энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа.
Хэрвээ та нарт энэхүү анги таалагдвал лайк, саба заавал дараарай. Дараагийн бичлэгээр ярих маш их анги байгаа болохоор тэр хүртэл түр хүлээж байгаарай. Удахгүй уулзъя.